За сүнсээ оруулаад. За эхлэх үү. Сүнсэн биеинд эр им гэж хүссэн ялгаа байдаг уу? За энэ дээр яг уу барууны сүнслэг зэрэлт spiritual awakening гэдэг контентууд дээр masculine feminine гэд яваад байгаа л да. Яг сүнсэн бие буюу хүний сэтгэлийн гүн. За тэгээд тэрний одоо хүн айдас өөрийнхөө өмзөг сул талуудтай гүн рүү яваадаг үндсэн өөрийнхөө жинхэнэ хинбэ юу вэ? Би яг хинбэ гэдэгтэйгээ нүүр тулсны ар дээр тэнд бол зүгээр гэрэл буюу амар тайван амьдралын амин орон энергичм хүчил байгаа. Тэрний дараагаар бол тэр сэтгэлийн гүнд бол сүнс байгаа гэж үзээд байгаа шүү дээ. Тэр нь эргээд сэтгэлийнхаа амьдралынхаа туршлага, ур чадвар, скиллүүдтэйгээ ягаад гадаад ертөнцид бол янз бүрийн ур чадварыг өгдөг. Тэгэхээр тэр олон байдлаар энийг одоо төрөлжүүлж болно л доо сүнсэн биений энергийг. Гэхдээ ер нь бол ир юм гэсэн ч болно. Одоо жишээлбэл илүү бусдыг ойлгодог намуухан зөөлөн энергичм хүчтэй, сүнстэй, язгууртай, уг чанартай гаднаа хатуурхаад байдаг ч гэсэн нэг дотроо нэг зөөлөн оюун хүн байдаг шүү дээ. Тэрийг бол илүү зөөлөн гүнжлэгтэй тийм байж болно. Бүр сүнснийхээ гүнд бас нэлээд хатуу тийм хүмүүс ч байдаг л та. Тэрнийг бол тэр эрэгтэй эмэгтэй гэж тодорхойлж болно, зөөлөн хатуу гэж болно. Эсвэл бүр маш олон төрлийн тодорхойлолт орж тодорхойлсон бол. Тэгэхээр эр им эрчим байдаг гэж ойлголоо. Тэгэхээр эрэгтэй хүнд эр эрчим давамга, эмэгтэй хүнд эм эрчим давамга байх нь хосын харилцаанд одоо эрүүл хосын харилцаа байх нөхцөл гэж ойлгол болох уу? Яг нь сүнсэн биен дээр эр эм эрчим гэхээс илүү хүн бол хоёр биетэй гэдэг ба шүү дээ. Эзэн бие буюу аргыг үйлдвэрлэдэг оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөн. Энэ эзэн бие бол хүний сэтгэл гэдэг савны гадаад хэсэг, гадаад ертөнцтэй харилцдаг хэсэг. Сүнсэн бие бол гүнд нь байгаа хүний дотоод ертөнцийн тэр цөмөн, тэр айдас болон бусад одоо таагүй мэдрэмжүүдтэйгээ бүр гүнд нь байж байгаа. Тэр яг жинхэнэ өөрөө. Тэр жинхэнэ хүний сүнс орж ирэхэд тэр дондуур нь өөр бусад мэдрэмжүүд орж ирэл хүнийг сарниулаад байгаа юм л да. Тэгэхээр эрэгтэй хүний эзэн бие буюу арга ухаан энэ хорвоо ертөнцтэй газар ихтлэхий дээр хорвоо ертөнцтэй харилцах чадрууд нь илүү арга ухаан нь хүчтэй эзэн бие. Эмэгтэй хүний сүнсэн бие мэдрэмж одоо их хүн болдог учраас тэр зөөлөн гүний мэдрэмж нь илүү хүчтэй. Тэгэхээр сүнсэн биенийхээ гүн их усүр за ялангуяа эмэгтэй хүн менструац, сарны тэмдэг, сарны тооллоор биологийн үйл ажиллагаанууд нь явагддаг гэдгээрээ сүнс нь хамаагүй илүү хүчтэй байдаг гэж үздэг. Тэгэхээр эр эм эрчмүүд мэн одоо энэ эзэн бие сүнсэн биетэй шууд холбогдож байна тийм. Энийг нь бол сүнсэн биеийг мэдлэлтэй ээж. Энэ бол чиглүүлэгч гэж үзэж байгаа. Эзэн биеийг мэдлгүй аав. Энэ бол сүнсэн биений буюу хүний сэтгэлийн гүний мэдрэмжийн командуудыг биелүүлж явж байгаа үүрэгтэй тийм. Сүнс ер нь хосын харилцаанд яаж нөлөөлдөг вэ? Ерөөсөө сүнс байхгүй бол хосын харилцаа гэж байхгүй. Юу гэсэн үг гэхээр хүмүүс сэтгэлийнхаа гүний буюу сүнсэн биенийхээ танин мэдхүү, мэдрэмж нэг нэгнээс авж байгаа харц ураа, дуудлага, харилцаа тий авж байгаа бүх мэдрэхүүгээр 6 дахь мэдрэхүүгээрээ жинхнээсээ нөгөө хүнтэйгээ уусаад одоо хосын харилцаанд амин ихтэй болж байгаа. Зүгээр яг гадаад шинжээр нь оюун ухаанд нь эзэн биенд дурладаг, сэтгэлийн хөдөлгөөнд нь дурладаг юм уу яг байж болно л доо шохорхол тий. Бүр бие махбод одоо махан биенд нь дурладаг ийм үеуд ч байгаа. Биологийн таталцлууд бас байна. Гэхдээ хичнээн ур чадвартай, хичнээн бие махбод нь хөөрхөн сайхан байлаа гэд сүнсэн биенийхээ мэдрэмжүүдийг буюу дотоод гүнийхээ мэдрэмжүүдийг авалцахгүй бол тэр хос өнгөн чанартай дурлсан ч гэсэн өөр сүнсэн биений гүний хуудсан дээр яваад байх болно л доо. Жишээлбэл нэгэн сүнсэн биенийхээ гүний 30% дээр явж их, нэгэн сүнсэн биенийхээ гүний 70% дээр те харьцангуй одоо мэдрэмж дотоод ертөнц рүү ханддаг хандлага ихтэй байх юм бол энэ хос бол ойлголцоо. Юу гэсэн үг гэхээр нэг нь айгүй өнгөцгөн яриа дэлгээл те мэдрэмж нь өнгөцгөн байгаад байна гэсэн үг байхгүй. Нөгөөх нь бол чи ямар одоо хөгжилтэй байж болдгүй юм. Яагаад ийм одоо ядаргаатай гүнзгий яриануудыг дандаа амьдралд оруулж ирж идэ. Асуудал яагаад ингэж гүн гүнзгий дип харж идэ, эм орж идэ гэдэг ч юм уу.
Нөгөө гүнзгий байгаа хүнд нь өнгөцгөн байгаа сүнс нь одоо гүн рүүгээ ороогүй байгаа хүн яаж санагдах вэ гэхээр нэг л тийм хоосон, өөдөртэй, нэг л тийм хэрэггүй юм хийж хөөсөн тий зугаа зингэл хөөсөн юм шиг ингэж санагдаад байгаа л та. Тэгэхээр энэ хоёр бол гадаад ертөнцид одоо төгс хос мэт харагдах боловч яг үндсэндээ хоорондын харилцаа нь бол тийм ч сайн байхгүй гэсэн. Тэр үндсэндээ хүмүүс сүнсэн биенийхээ хэдий ч хийнэ тэлэлттэй гүн гүнзгий байгаагаараа яг ингэж гоё майчилж таарч идэг. Тэгэхээр сүнсний хувьд одоо хосын харилцаанд гүйцэтгэх үүрэг нь болохоор ойлголцлын түвшин илүү өндөр байна гэж хэлээд байна тийм ээ. Мэдрэмжийн түвшин бүр зөвхөн харилцан ярианы ойлголцлоос илүү мэдрэмжээ ойлгоод байгаа байхгүй. Одоо жишээ нь эмэгтэй хүн одоо хосын харилцаанд тунирхах тий эсвэл ингээд янз бүрийн асуудал гаргана штэ тий. Одоо заавчлаар эмэгтэй хүн дээр нэрчил. Тэнгүүд эрэгтэй хүн тэрийн сүнсний ижилхэн түвшинд байгаа бол тэр наан нь ингээд тунирхж байгаа хэлж байгаа үг утга агуулгад нь анхаарлаа хандуулахгүй тэр гүн рүү нь орж юу хэлэх гээд байгаа тэр хэлж байгаа үгнийх нь гүнийг нь барьж яваад байгаа байхгүй. Энэ чинь жинхэнэ ойлголц. Дараа нь тэр чинь зүгээр үгээрээ биш харцаараа ойлголцдог тий. Нэг нэгнийхээ үйлдэлээр ойлголцдог. Ингээд 20-30 жил болсон хүмүүс бол ингээд амьдагдсан байдаг тий. Тэр ерөнхийдөө нэг ийм л зүйл. Хэр зэрэг гүн бай төдий чинээ ярьж байгаа зүйлсээ ойлголцдог. Тэгэхээр хүмүүс хоорондоо ойлголцож байхдаа сүнсэн биен дээр мэдрэмжээрээ одоо жишээлбэл шийдвэр гаргаад дотроо шийдвэр гаргачихлаа юм л. Гаднаа зүгээр л логикоор тэрийг хүсэж байгаа хүсэхгүй шалтгаан шалтгаанаар батлаад яваад байгаа. Тэгтэл яг чи дотроо хүсэхгүй байна гэдэг эмэгтэй хүмүүс шууд хэлчихэж байгаа шүү дээ. Би ингээл эрэгтэй хүнийг шалтгаан хоёлаа энийг юм хийгсэн чинь болцоонд явах гэж шалтгаан ялла. Тэнгүүт тэр хүсэхгүй байгаа сүнсийг нь эмэгтэй хүн барьж авчаад тэрэнд нь ингээд сэтгэл дундуур байгаад байгаа байхгүй. Уг мэдрэмжинд нь. Тэгэхээр нөгөө цаанаас эмэгтэй хүн яагаад тэр болцоог зүгээр гаргаж хэлж байгаа өнгөн хэсэг дээр бол нэг болцоо гэж байгаа боловч уг гүнзгий чанартай бол одоо анхаарал хүсээд байна тий халамж хүсээд байна тодорхой хэмжээнд өөрт нь анхаарал хандуулахыг хүсээд байгаа тэр нэг мэдрэмж тэр зүгээр гаднаа эмэгтэй хүн чинь тийм одоо онцгой таалагдж байгаа юм шиг ч юм уу тий ямар характертай хүнээс шилтгаалаад тэрийг ингэ дамжуулж хэлж байгаа. Тэгэхээр энд нөгөө ухамсарын тэлэлт буюу сүнс нь хүрлээ мэдрэмж нь хүрлээ хөрсөн зүйлээ ойлгох чадварыг хэлээд байгаа юм л та. Тэр ойлголцолд сүнс маш чухал. Тэгэхээр сая болцооны талаар хальт дурдагцсан. Тэгэхээр би өөрөө ойлгохдоо болохоор болцсноороо эмэгтэй хүн тэндээс өөрөө өөрийнхөө үн цэнийг илүү мэдэрч гин гэж хараад идэг. Тэгэхээр энэний цаана өөрөө сүнсэн бүлээн зөвшөөрөгдөж байгаа гэсэн мэдрэмж яваад байна уу? Зөв. Эмэгтэй хүн өөрөө сүнсэн биеэрээ эрэгтэй хүний үйлдэлээ сүнсийг нь олж. Эмэгтэй хүн эрэгтэй хүн байглаасаа эзэн бие буюу үйлдэлээр илүү өгсөн шүү дээ. Эмэгтэй хүн бол сүнс буюу мэдрэмж ухамсараар илүү өгсөн тий. Байглаасаа ерөнхий зөвдөгтөл. Яг хүн болгоны кейсүүд ондоо гэж байна. Тэгэнгүүт эрэгтэй хүний сүнсийг эмэгтэй хүн үйлдэл буюу эзэн биеэс нь олж хардаг. Эзэн биеинд нь дуралдаг байхгүй бүр их ярих юм бол газар дээр хэр хүчтэй байгаа. Хэр зэрэг хайраар дүүрэн, хэр зэрэг ялагч юм те. Хэр зэрэг одоо сүнслэггийн гэдэг нь бол тэр эрэгтэйгийн бол дараагийн асуудал тэрийг ээжээсээ ч юм уу эмээгээс хайр төвсгөөс ингээд аваад уус хөгжөө явчихна. Тэр эмэг залуу чиглүүлээ. Тэгэхээр болцоог эрэгтэй хүн санаачлаг гаргаад хийх ч юм уу эсвэл үлдэж штэ те. Одоо болцоонд одоо болцоог зохион байгуулж байна. Тэр үннийг хүлээн зөвшөөрөлтийг өөрөө нь хүлээн зөвшөөрөлтөг. Тэгэхээр эрэгтэй хүмүүс одоо эмэгтэй хүний гоо сайхныг хараад бие бэлтрийг хараад оюун ухааныг бишрээд тэгэхэд харилцааг эхлүүлж байгаа. Одоо энэ процесс болохоор зөвхөн эзэн биений үйлдэл гэсэн үг үү? Гадаад өнгө дүрсээр ингээ ялгаж штэ тий. Энэ бол нэгдүгээрт бид нар үг дэцээс авч ирсэн ааваасаа өвөөгөөсөө өвөөгийнхээ ааваас авч ирсэн. Одоо би эрэгтэй хүний хувьд бол миний өвгдөөс ямар эмэгтэйг таалж ирсэн. Тэр өвгдөөс маань одоо генетикийн хувьд те өргөн шаанаатай Монгол ус хөвгт таалж ирсэн юм уу? Эсвэл одоо юу гэдэг өндөр хамартай Европ хөвгнийг таалж ирсэн юм уу? Тэгэхээр тэр нь генетикийн хувьд бичигдсэн ба. Сүнсэн бие үннийг нь таниаг бол эзэн бие хайр хүчийг гаргадаг гэсэн үг. Хүчээр бид нар логикоор харилж чаддаг. Сэтгэлж гаргаж эндээ би сэтгэл гаргаж үнэхээр сайн залуу юм аа гэлтэй. Тэгснэ энд би сэтгэл гаргаж чадахгүй байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгснэ залуучууд гэсэн үнэхээр хөөрхөн үнэхээр мундаг одоо сургуулийн мис охин тэ ингээд болцдог байсан. Гэтэ нөгөө нэг даруухан хичээлдээ сайн намуунаага тэ ингээд сэтгэлийнхээ гүн татглаад тэрэндээ
хинт ч зориулахгүй сэтгэлийг зарцуул яваад байгаа байхгүй эрэгтэй хүн. Тэр нэг зүрхэнд нь сүнсэнд нь хүрсэн үннээ бариулсан мэдрэмжийн хувьд үннийг бариулсан тэр эмэгтэйгээ төлөө ингэж гаргадаг. Тэгэнгүүт сэтгэлгүй хүн гэж юу байхгүй юм байна л та. Тэр сэтгэлийг нь гаргаж ирж чадах сүнс, сэтгэлийг нь гаргаж ирж чадах тэр хайр хүч тэр туршлагыг мэдрүүлж чадах тэр моментууд л гэж байгаа юм байна л та. Тэгэхээр саяны яриг сонсоод маш гоё үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд тэгээд яаж тоосын гэмээр ирчүүдийн суудсан байдаг тий. Эсэргээр маш гоё залуучууд даруйхан тэгээд нэг тийм хүний нүдэнд тусгааргүй эмэгтэйчүүдтэй суудсан байдаг тий. Тэгэхээр энэ дээр яг саяны тэр яриад исэн эзэн бие сүнсэн бие хоёрын одоо бие бинийгээ ойлгох жагаа төвшин хамааралтай байгаа юм уу тий. Тэгээ одоо жишээлбэл шоу ертөнцийн одоо мундаг одоо бидний сайн мэдгч жүжигч ууг наач гэдэг юм уу тий. Одоо Цэрэн болд ч юм уу яг мундаг жүжигчтэй л. Эхнэр ингээд дарган бүсгүүчтэй шүү дээ. Тэр хүмүүсийн сугар гариг дээр нь эрэгтэй хүмүүсийн сугар гариг дээр нь тэр хайрлаж дурлах асуудал дээр нь тийм одоо материал орд ч юм уу эсвэл одоо мэлхийн орд ч юм уу тий. Тийм нэг арай гэр бүсэг аюулгүй тоглох тийм байрлал байгаад байгаа байхгүй. Тийм эмэгтэйг сонирхохоор өөрийн. Тэгэхээр нөгөө ямар суур хэрэг нь ямар байрлал дээр вэ? Эсрэг гүйснийхээ идеал хайр дурлалыг тэрүүгээрээ сонгох. Арай илүү арслан хонь ном ч юм уу тийм байрлалтай байх юм бол илүү бадрангуу, цоглог, альфа эмэгтэйчүүдийг сонирхоо тий. Олны өмнө хил үүдэг эмэгтэйчүүдийг сонирхоо. Тэг хүн гадаад ертөнцийн дээр өөрийгөө ямар байдлаар бие авч явж байгаас үл хамааран ерөөсө дотоод тэр хайр дурлалын ертөнцийг шийддэг тийм одоо хүчин зүйл тусдаа байна л гэсэн үг сүнсэн дээр програмчлалтай тий. Одоо уурэг тархины ажиллаж байгаа механизм энэ эзэн бие сүнсэн биеинд хэр нөлөөлдөг вэ? Уурэг тархи нейро сайенсаар бол сүнсэн бие ухамсар гэдэг бол одоо неокортекс энэсгүүд байгаа байхгүй. Эзэн бие бол арай арга ухаан гэдгээр дундлын тархич гэдэг юм амигдалач гэдэг юм үндсэн тархитайгаа холбогдоод явчих гэж миний хувьд бол ихэд хараад байгаа. Тэгэхээр энэ одоо жишээлбэл хэдий чинээ тархины витамин омега сайтай байна. Төдий чинээ сүнсний мэдрэмжээч гэсэн тухайн өөрөө мэдрэлээ илүү сайн авдаг. Ходоодныхоо ашигтай бактери хэдий чинээ сайн байлгана. Нөгөө гидсэндээ бид нар мэдрэмж авдаг шүү дээ, тийм. Энэ хүн нэг иймэрхүү хүн биш үү. Тэгэхээр тэр мэдрэмжүүдийг ч гэсэн илүү сайн авдаг болдог. Тэгэхээр энэ бие махбод физиологтой сүнсэн бие эзэн бие хоёр яг цав таардаг. Тэгэхээр тархи оюун санаа хэдий чинээ сайн байна. Тэр чинь логик хэдий чинээ сайн байна. Төдий чинээ эзэн бие сайн байна гэсэн. Мэдрэмж, сэтгэхүй, бүтээлч байдал, урлагийн одоо тий бүтээмж чанар хэдий чинээ сайн байна. Төдий чинээ сүнсэн биений мэдрэмж сайн байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ мэдрэмж чи хаанаас гарч ирдэг юм гэхээр уурах тархил бид нар энчэний зүрхнээс ийм мэдээлэл ирж байна. За доороос тий ийм мэдээлэл ирж байна. За миний оюун санаа ухамсарт нэг ийм мэдээлэл байна гэдгээл өөрийгөө уншиж ухамсарлалаа юм л. Тэгэхээр неокортекс гэдэг яг энэ тухных нь энэ дээдлэлт бол хүний ухамсар сайтай хүний энэ хөгжсөн байдаг гэдэг одоо ингээл нарийн судлал хэлж л да. Ер нь нейросайенс буюу тархины мэдрэлүүдийн одоо идэвхжлийг янз бүрийн аппаратаар хэмждэг болчихлоо. Энэ бол тоглоомын дүрмийг тархины судалгааг бол одоо өөрчилж байна л да. Тоглоомын дүрмийг хүндрэлтний тархийг хардаг байсан хандлагыг. Одоо жишээлбэл өмнө нь бол за ингээ уурыг яваад тархиныг ийм цахилгаанаар ажилт юм байна гэх тийм физикийн энгийн физикийн төвшөнд явдаг байсан бол одоо нөгөө гэрлийн те гормоны тэгээд илүү нарийн төвшөнд л орж ирээд байгаа юм л та. Тэгэхээр эрэгтэй хүний уурэг тарих мэдээлэл дамжуулахдаа урдаасаа арагшаа чиглэлт эмэгтэй хүнийх баруунаасаа зүүн чиглэлд дамжуулдаг гэж би уншиж байсан санагдаж байна л да. Тэгэхээр энэ бас нөгөө нэг эзэн бие сүнсэн биеинд одоо түрүү ярьсан те нөгөө сэтгэлгээний загварчлал тий тэр зүйлд нөлөөтэй буюу одоо юу бах гэдэг юм те нөгөө зүүн бөмбөлөг илүү байвал одоо мэдрэмж сайн байдаг, бүтээл сэтгэлгээ сайн байдаг гэдэгтээ ер нь шууд яг дүүгээд юм те. Тэгэнгүүт одоо жишээл урлагийнхан бол зарим эмэгтэйчээс илүү баруун зүүн одоо тархиныхан те юу нэгэд бүр илүү зэрэг ажиллаж байгаа шүү дээ те. Тэгэхээр тухайн хүн амьдралдаа юу тасгалжуулаад те ер нь амьдралаа ямар зүйлд зарцуулж байгаас шалтгаалаад тэр майндсет буюу сэтгэлгээнийхэн тархиныхын аль хэсгүүд нь яаж хэлбэржиж ингэж хөгжөхөөс нь шалтгаалах байх л та. Тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө эзэн бие бол ерөнхийдөө баруун тал
илүү хатуу логик. Сүнсэн бий бол зүүн тал илүү бүтээлч. Төсөөлөл, мэдрэмж, урлаглаг тий. Зөв. Тархины холбоосод тэгж илүү хөгжсөн байдаг гэсэн үг байхгүй тий. За тэгэхээр би нэг өмнө подкаст сонсч байхад өөрөн ч подкастн дээр хүүхэд байхаас ахгуулаад хүн оюун ухаанда өөрийн одоо эргэн тойрныхаа ээж, аав, ах, эгчтэй тэгээ унсан ном зохиол тэрний гол дүрүүдээс сайн сайхан шин чанарын шингээд нэг тийм дүр бүтээсэн. Тэр дүрээ хайгаад л яваал. Ер нь бол эзэн биеэрээ шийдвэр гаргаснаар юм амьдралын асуудлууд одоо хосын харилцаан дээр ийм асуудлууд үүсдэг тухай ярьж исэн. Тэгэхээр одоо энэ залуучуудад яг ямар зөвлөгөө өгвөл? Тийм яг гоо зарим хүмүүс бодит байдлын мэдрэмж сайн хөгжсөн л дөө. Зарим хүмүүс бол одоо чинь би болвол юу гэдэг бүгжний эзнээ тэр Арвин гэдэг эльфийн гүнж те одоо гадаад төрх байдлын хувьд гаргаж байгаа шийдвэрийн хувьд тийм эмхтэйг ингээд айгу олон жилийн хайгаа явж байгаа хгүй одоо тийм гүнжлэг хатналаг тэгсээр нэ эр нөхрийнхөө төлөө одоо өөр хайм насыг зориулж чадхаар ч гэдэг юм тэр одоо үлгэрийн уянг фантази явж штэ тэр бол амьдрал дээр байхгүй гэхдээ ерөнхийдөө нэг тийм зүйлийг одоо зүрх сэтгэлтэй мэдрэмжийг хурцаар мэдэрсэн. Тэр хурцаар мэдэрсэн экстрим мэдрэмжийн амьдралаас бол тодорхой хэмжээнд сайгаад ингээ яваадсан ба. Ерөнхийдөө энэ мэдрэмжээрээ би бас тэр хүнтэй уулзсан л та. Тэр уулзраад ингээд ерөнхийдөө гоё ингээ явчихсан. Тэгэнгүүт сүүлийн үед бол тэр сүнсэн дээр яг хурц тодоор үлдсэн байгаа тэр дөрүүд за хит хэрхий токсик те одоо юу гэдэг хорвоо ертөнцийг устгаад зөвхөн өөрөө чинь төлөө явдаг ч гэдэг юм нэг юм тийм токсик дүрлэл биш бол ерөнхийдөө сонгодог зохиол уран зохиолын сайн дүрүүд бол нэг муу биш баха. Амьдрал дээр харин бас аав ээжийнхаа бид нар хүний мэдрэмж ингээ авчаад байдаг. Тэр дүрд бас баригдахаар бас нэг жоохон тийм байгаад идэг ийм асуудлууд байгаа. Ягаад тэгэхээр аав шигээл хүнтэй гэдэг штэ. Тэгэнгүүт яг эсрэг хүнтэй суудаг хгүй. Яг бодит байдал дээр нэг тийм мэдрэмжүүд байгаад. Тэгэхээр энэ нөгөө дүрд сүнсэн дээр бид нар яг нэг тэр барьж авсан дүр бол тэр сугрын буюу Венусийн өөрийнхөө идеал партнерын дүрийг бас барьж авсан байх магадaltaй. Гэхдээ тархиараа харьцуулаад ингэж логикоор бодонгуудаа за яг ийм юмтай костюм пижак өмсдөг орлого сайтай гэдэг ч юм уу те нэг ийм дүр бүтээгээд харцсан нь за эсвэл энэний нөхөртэй нэг ойролцооч гэдэг юм уу найзуудаас нь хэн байна ч гэдэг юм уу те иймэрхүү байдлаар харах нь бол тухайн хүн яг нөгөө өөрийнхөө сүудэртэй буюу өөрийгөө жинхнээсээ таньж мэдээгүй эсвэл ямар нэгэн байдлаар одоо сайн муу ч байсан эргэж үзэх хэрэгтэй шүү дээ те тэгээ үргэлж дундаа өөрийгөө танина тэр өөрийгөө таниагүй байгаагийн бас шинж байгаад байдаг. Хоёр талтай л асуулт байгаа тань л да саяных бол тэр дөрөв үсгэлт бол бас нэг ингэж сонсч ирсэн нөгөө хайрын 7 үе шат байдаг. Тэгээд эхний буюу дурлалын үе шат 2-3 жил үргэлжилдэг гэдэг. Тэвнгут одоо эхний 2-3 жилд сүнсний одоо төвшөнд харилцаа үүсэж ийснэ цаашаа эзэн бие рүү шилжээд гэнэ үү аль эсвэл энэ эхлээд эзэн бие биолог те махан биеэр одоо биологийн харилцаанд ороод дурлаад тэр чинь гоё болоод нь штэ. Гадаад төрөх бүх юмд яагаад эд шидийн мэдрэмж буугаад ер нь бол хүн сугар гаргийнх нь энерги нэтгэвчсэн үед л хүнд сэтгэл зүрхээ нээжихэд бэлэн болдог л тоо. Бусад үед бол дандаа ер нь хаалттай л үт. Тэгмээд хоёр хүн хоёулаа сэтгэл зүрх нь нээлттэй болсон гэдэг чинь сугар гариг нь хоёулаа бэлэн болцсон. Нэг нэгнийхээ идеал дүр нь бас байх гэдэг нь штэ. Тэгмээд идеал дүрэндээ яадаг юм сонин тоглоомын симуляц шиг л юм байгаа даахгүй. Тэгээ окей ингээ нэгдлээ. Тэгээ тийч биологи явлаа, хайрлал дурлал явлаа инглээ. Амьдралын хугацаанд хүмүүс нөгөө амьдралыг төгс суралцааг байдаг учраас хамт амьдраад ингээ явж байхад нэгнийхээ сул талуудыг олж харж байгаа шүү дээ. Болцооны үед бол тэр нэг харагдахгүй. Ажлаа хийгээл муу байсан үедээ нөгөөнөөсөө нуучаал яг жигийн дүр төрхөө гаргаж ирэхгүй те дурлсан үндэ мэдээч юм хинч муугаа харуулахыг хүсэхгүй шүү дээ. Тэнгүүний 2-3 жил honeymoon phase явж байгаад тэгээд яг нөгөө жинхэнэ үерхэл жинхэнэ чанараа танилцаад тэр үед сүнсэн биенийхээ тэлтийг тодорхой хэмжээнд хийсэн амьдралын мөн чанарыг буюу өөрийгөө гэр бүлд хосын харилцаанд бэлтгэсэн хүн байх юм бол байгааг нь хүлээн зөвшөөрөл ингээл хараал явчихна л та бас нэг гайгүй. Тэгэхгүй нөгөө хит нөгөө үндэ автцсан байгаад байх те сүнсэн одоо
нэг эзэн биеэрээ нэг гоё мөрөөдсөн хүлээсэн гэсэн чи бодит байдал дээр данк гэж бууж ирээл өвдөлтүүд аваад тэгээ бодит байдлаас шал өөр болвол тэгэхээр тэнд ойлгоогүй суралцаагүй тухайн хүнээс таниагүй маш олон сургалтууд байна л гэсэн. Тэгэхээр ерөөсөө ихэнх хүмүүсийн харилцаа дээр хоёр дахь үе дээр диважин эд шидээс бууж ирээд үнэтэй нүр тулахад л шийдэгдчихэд байгаа юм л да. Ихэнх хосуудын харилцааны тий хувь заяа. Тэгээ яг энэ бол маш олон хосуудын харилцаан дээр гэр бүлийн хөгш настай хүмүүсийн юм дээр ерөнхий судалсан юм ерөнхий дундад судалгаа. Энэ honeymoon phase нь хурдан чийжүүлнэ, удаан чийжүүлнэ. Тэр хоёр дахь үе шатыг бол шууд анханасаа өндөр сүнслэг оюун ухаанлаг хүмүүс бол ингээл зэрэг аваад явчин тий. Бүр амар ингэж дуурлаж морлож одоо диважин болохгүйгээр зэрэг аваад явчих боломжтой л гэж харж байна. Энэ салалт сүүлийн үед ихсээд байгаагийн шалтгаан нь юу гэж боддог? За яг нийгмийн хүчин зүйлүүд байгаа. За одоо жишээ нь гадаадаас бидэрт янз бүрийн бодлогууд орж ирдэг. Америк нэгдсэн улс, Хятад ч гэдэм үү те. За тэндээс ямар бодлогууд орж ирдэг гэхээр Монголын ер нь хоёр хүн байна уу? Хамтарч ажиллаж байна уу? Хосын харилцаа үүсгэж байна уу? Гэр бүл болж байна уу? Ерөнхийн нэг монгол хүн байхын хувьд нэг дундаж хамтын үнд цэцүүс гэдэг зүйл маш чухал байдаг. Тэгэхээр нөгөө гэр бүл гэж юу вэ гэдэг ойлголтыг л янз бүрийн барууны киноноос энэ бол зөвхөн болцоо, энэ бол зөвхөн диважин гэд ингээд Холливуудын кино чинь brain wash гэдэг байхгүй. Тэгэнгүүт ингээд болцож байгаа л учраа болол үерхэж эхлэнгуутаа л the end буюу кино дуусчихад байгаа. Тэгэл цаашаа ингээд үргэлжийн мөнх сайхан байх юм шиг. Тэр чинь харин дөнгөж киноны эхлэл байхгүй юу? Амьдрал дээр бол тэгээд кино бол дуусчихж байгаа юм тий үерхэж эхлээд. Амьдрал дээр бол үерхэж эхлээд жинхэнэ эхэлж байгаа шүү дээ нөхцөл байдал. Тэр энэ дээрээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр үерхэж эхэлсэн нь л одоо болчиход байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Гэр бүл болсон нь л тий гайхалтай юм шиг мэдрэмж өгдөг. Ийм асуудал бод. За бидний хүүхдийн хувьд бол тэгж догтлуулаад ингэхгүй хоёр талаас одоо удам угсаа буюу одоо маш олон талаас нь хүргэн бэрээ шинжиж агаад тэгээд ингээд хоёр талын худ ургууд ингээд хамтарч ажиллах замаар тэр хүүхдүүдийн амьдралыг нь эрсдэл багтай тэр нөгөө honeymoon phase-с уналтын цэг рүү хоёрдугаар түвшин рүү очиход хамгийн эрсдэл багтай байхаар ингээд урдуур нь ухаанаараа орж өмгөөлж ингэж явдаг л байсан юм л та. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаанд бид нар уламжлалт гэр бүлийн үнд зүйл хосын харилцаа гэр бүл гэдэг зүйлийг авч явахын унган ухаанууд өгд эцсийн ухаанууд тэгээд өөрсдийн энэ ухамсар хүн байх нэг дүрд ороод нэг ажилтан байх биш те нэг юм ажил хөдөлмөр эрхлээд нэг сайн охин байх биш яг уг хүн байх гэдэг энэ сургаал номлолуудаас ерөнхийдөө нэлээд холдсон байгаа шүү. Гадны буюу глобалчлагдаад байгаа юм шинжил гэсэн үг. Тэгэхээр эрүүл хосын харилцааны шилдэг жор гэж байх уу? Ерөнхийдөө хамгийн шилдэг жор гэх юм бол тэр айгу сэтгэл хөдлөлийн түвш айгу багаас эхэлдэг юм билээ л дээ. Хүлээлт багтаа эхэлчихдэг юм билээ л дээ. Одоо чи нөгөө хулгайлдаг соёл биш те. Чинь бол эрт цаг үед бол бас богтолдог байсан. Яг хөө сайн соёл гэж байгаа юм шүү. Гэхдээ тэр бол монголчуудын бас зарим ард түмэн үндэстэй ясны тийм ариун тагшин гэр бүлээ бий болгодог соёл. За ягаад ариун тагшин гэж байгаа юм гэхээр нөгөө эмэгтэйгийн хувьд ингээ хулгайлуулаад нөгөө айлдаа очлаа аауд нь бол ярьсан байдаг. Тэгээ хулгайлуулаад очсон байгаа тохиолдолд тэр нөгөө яг мэдээж өгөөлал ингээл айлын юу болчлоо амьдрал ингээ доронгоор эргэжлээ шүү. Гэхдээ нөгөө талдаа нөгөө хүнээ танин ингээд анханасаа нэг дурлаж мурлал хөөрж жогоод гэр бүл гэдэг энэ хүнд хэцүү амьдрал дээр хамт гарах нь хэцүү юм байна л да. Тэр өндөр хүлээлттэй байж байгаа чи надад гисэнгүү анх ингээл гой болцдог байсан одоо чи болцохгүй байна гэдэг ийм асуудлууд гардаг юм л. Анханасаа хулгайлагдаж очиод ч гэдэг юм эсвэл нэг тийм даруухан байдлаар хэлсэн гэр бүл доктортой байх магадлал нь судалгаагаар бүр илүү байдаг. Тийм учраас энэ уламжлалт одоо гэр бүл үүссэн байдлыг тий эмэгтэй хүн нь үүргээ мэддэг хүмүүжсэн за энэ бол шашнуудад ч байдаг Монгол уламжлалт байгаа дэлхийн нийтээр байгаа тий Хятад бол гэр бүлсэг тий ойрхон дорнодын соёл ч гэсэн араб ч гэсэн ингээд байж байгаа. Тэгэхээр энэ уламжлалт гэр бүлийнхаа үнд зүйлтэд нэгдсэн байгаа хүмүүс бол харьцангуй асуудалгүй очиад байна л гэж хараад байгаа юм л та. Тэгэхээр доктортой байдал гэдэг бол өөрөө энэ дурлал бол харьцангуй тэгээд байгаль ихтлэхий биологийн шинжтэй зүйлтэй. Ухамсар тэрний ард дээр ам үсэж байгаа үр хүүхдийн ард дээр хариуцлага үсэж байгаа. Тэгээ амьдрах чадвар, нэг нэгээ ойлгох. Ингээд гэр бүлийн харилцаа гэдэг бол тэр чигээрээ сүнсэн биений харилцаа юм байл л дээ.
ухамсар яталцал. Нэг нэгнийг ойлгох тий.